Сайн байцгаана уу? Өнөөдөр гадаргуу ба хавтгаан огтлцол сэдвээр тайлбар өгье. Гадаргуу ба хавтгаан огтлцолд үүсэх шугамыг гадаргуугийн огтлол гэдэг. За хэрэв хавтгаан маань прекцлогч байршилтай байх юм бол гадаргуу хавтгаан огтлолын шугам маань хавтгаан прекцлогч болсон дүрслэл дээр давхцаж гарна. За тэгэхээр ийм шугамын нөгөө прекцийг олох ажил маань гадаргуу дорших шугамын прекц олох бодлого болох нэ. За энд бөмбөлөг гадаргуу өгсөн байна. Бөмбөлөг гадаргууг хавтгаагаар огтлоход үүсэх шугам. За хавтгаа маань энэ прекцлогч байршилтай өгсөн байна. За тэгэхээр альфа хавтгай бөмбөлөг гадаргууг огтлоход үүсэх ийм шугам түүний байгуулалтыг хэрхэн хийх талаар ярилцъя. За хавтгай маань ингээд нүрэнд прекцлогч байршилтай өгсөн учраас огтлолд үүсэх шугам маань түүний прекцлогч болсон дүрслэл дээр давхцаж гарна. За энэ өргөрөг бөмбөлөг гадаргуу дээр өргөргүүд хэвтээ төвшний тойргууд гэсэн үг. За энэ өргөргүүд маань нүүрний прекц дээр шулуун болж дүрслэгдэж байна. За энд бөмбөлөг гадаргуугийн экваторын шугам. За энэ бөмбөлөг гадаргуугийн уртраг харагдаж байна. За бодолтыг бүр дээр гүйцэтгэе. Альфа хавтгай маань нүрэнд прекцлогчоор өгсөн. За ийм учраас бөмбөлөг гадаргуу хавтгаан огтлолын шугам маань түүний прекцлогч болсон дүрслэл дээр давхцаж гарна. За эхний ээлжинд энэ цэгийг 1 гэж нэрлэе. За энэ 1 цэг маань бөмбөлөг гадаргуугийн экватор дээр байрлаж байна. За тэгэхээр хэвтээ прекц нь экваторын шугам дээр гарч ирнэ. За 1 цэгийн наатал, 1 цэгийн цаатлын цэг. За ингээд 2 хос харалдаа цэг наан цаан цэгүүд гарч ирж байгаа. За мөн А цэг, Б цэг. За энэ цэгүүд маань бөмбөлөг гадаргуугийн уртрагийн цэг. За тэгэхээр гол уртрагийн хавтгай маань болохоор энэ. За тэгэхээр А цэг маань гол уртрагийн хавтгай дээр энэ ил харагдана. Өөрөөр хэлбэл
одоо экваторын шугамнаас дээр байрлалтай Азийг хэвтэй провинц дээр энэ экваторын шугамнаас дээр байрлалтай Азийг хэвтэй провинц дээр одоо харагдах байдал нь ил харагдана. Ил харагдана. За энэ Б цэгийн тухайд. За энэ даалдагч тийм ээ. За энэ Б цэг маань экваторын шугамнаас доор байрлалтай. Доор байрлаж байгаа учраас хэвтэй провинц дээрээ даалд харагданаа. За тэгэхээр нэг цэг маань нэг гэсэн нэртэй цэг маань ил далтыг зааглах цэг. За хөвгөл шугамын цэг учраас ил далтыг зааглах цэг гэж ойлгох нэ. За мөн энэ дурын төвшөнд өргөрөг авнаа. За тухайн өргөрөг маань эргэлтийн тэнхлэгт перпендикуляр нүрийн провинц дээр шулуун болж дүрслэгдэнэ. Хэвтэй провинц нь тойрог болж дүрслэгдэнэ. За өргөрөг. За энэ өргөрөгийг хэвтэй провинц дээр хэрхэн зурах вэ гэдэг асуудал. За тэгэхээр өргөрөгийг тийм ээ. Өргөрөгийн хэвтэй провинц маань нөх нь өргөрөгийн хэвтэй провинц маань нөх нь. За тэгэхээр тухайн өргөрөг дээр хэн цэг маань за энэ хэвтэй төвшний өргөрөг дээрээ цаана байрлалтай хос цэгүүд гарч ирнэ. За дараагийн цэгийг болохоор энэ тэнхлэг дээр байгаа цэгийг авъя. Түүний хэвтэй провинцыг олохын тулд мэдээж өргөрөг татна. За тэгэхээр энэ өргөрөгийг заавал байгуулалтын хэрэгтэй энэ гол уртрагийн энэ цэгийг тийм ээ провинцийн холбооны шулуун татаад байгуулахгүйгээр одоо яаж шууд зурх вэ гэхээр эргэлтийн тэнхлэг дээр гортгоны зүг гатах нь байгуулагч хүртэл хэмжээг авнаа. За тэгэхээр ийм радиустай торгийг эргүүлснээр тухайн өргөрөг дээр цэгийг провинцийн холбоон дээр нь олж олно. За дараагийн энэ цэгийг байгуулалтыг хийхийн тулд мөн өргөрөг авна. За энэ провинцийн холбоон дээр нь эргэлтийн тэнхлэгээс байгуулагч хүртэл хэмжээг хэмжиж аваад өргөргөө эргүүлчихнэ. За ингээд хосоороо цэгүүд болно. За түрүү хэлсэнчлэн энэ экваторын шугамнаас дээр байрлалтай цэгүүд хэвтэй провинц дээр ил харагдана гэсэн. За тэгэхээр эдгээр цэгүүд маань экваторын шугамнаас дээр байрлалтай учраас одоо энэ огтлолд үүсэх шугам маань ил харагдах нэ. За мөн нөгөө талаас Б цэгтэй тал одоо экваторын шугамнаас доор байрлалтай учраас хэвтэй провинц дээр далд харагданаа. За ингээд далд шугамаар тасалдсан зураасаар харагдах байдлаа үзүүлнэ гэсэн үг. За ингээд бид нар одоо гадаргуугийн огтлолын шугамын нөгөө провинцийг байгууллаа. Конусын огтлол.
За конусын огтлолд коник үүсдэг. За коник гэдэг маань бол 2 дугаар ирэмбийн мөрөг хэлдэг. За энэ жишээнд болохоор одоо байгуулагч шугамэл үргэлтийн тэнхлэгтээ P өнцөг үсгэн өгөгдөжээ. За эхний ээлжинд конусын оройг дайруулад альфа хавтгыг авъя. За тухайн альфа хавтгаа маань мөн прокцлогч байршилтай. За оройг нь дайрсан хавтгаагаар огтлоход хос шулуун үүсдэг. За тэгэхээр одоо энэ зурагт одоо конус гадаргууг альфа хавтгаагаар огтлоход үүсэх шугамыг харуулахын тулд конусын наатлын хэсгийг зайлуулсан байна. За тэгэхээр огтлолд нь суурийн цэгийг оройтой холбосон хос шулуун үүснэ. За энэний байгуулалтыг харъя. За альфа хавтгай прокцлогчоор өгсөн түүний суурийн цэгийг суур дээр тэмдэглэе. 2 хос цэг тэмдэглэгдэнэ. За суурийн цэгүүдийг S гэсэн оройтой холбосон шулуун дээр эдгээр хос шулуунууд гарнаа. За дараагийн тохиолдол маань байгуулагч шугамэл түүнтэй параллел бета хавтгаагаар огтлол хийхэд за ийм параболын мөрийг гарна. За энэ параболын мөрийг дааруулахын тулд конусын наатлын хэсгийг зайлуулсан. За энэ параболыг байгуулахын тулд за тухайн хавтгаа маань байгуулагчтай параллел өгсөн. Өөрөөр хэлбэл энэ P өнцөг маань тийм ээ одоо эргэлтийн тэнхлэг бета хавтгай хоёрын хооронд үүсгэх өнцөгтэй ижил буюу параллел өгөгдсөн байна. За энэ тохиолдолд парабол гарах нэ. За суурийн 2 цэг, гол уртаргийн цэг. За параболыг доотлол нь 5 цэгээр байгуулна гэхээр энэ тэнхлэг дээрх цэгийг байгуулахын тулд өргөрөг авнаа. За ингээд 5 цэгээр параболыг байгууллаа. За дараагийн тохиолдол нь проекцийн хэвтэй хавтгайтай параллел ийм төвшний гамма хавтгаагаар огтлоход тойрог үснэ. Төвшний тойрог үснэ гэсэн. За энэ тойрог. За гамма хавтгайг эргэлтийн тэнхлэгт перпендикуляр байхаар авлаа. Огтлолд нь тойрог. За тухайн тойргийг эргэлтийн тэнхлэгээс байгуулагч хүрсэн хэмжээгээр энэ төвшний тойргийг татаж болно. За дараагийн тохиолдол маань болохоор одоо 2 байгуулагчтай нь параллел хавтгаагаар огтлоход огтлолд нь гипербол үүснэ. За энэ 2 байгуулагчийг бид наан цаана энэ оройг нь дарсан ийм шулуун татхад наан цаана ийм 2 байгуулагч байдгийг хамгийн эхний огтлол дээрээс харж мэдсэн. За тэгэхээр эдгээр 2 байгуулагчтай параллел хавтгаа авна гэсэн. За өөрөөр хэлэх юм бол энэ үүсгэж байгаа өнцөг маань P өнцгөөс бага байна гэсэн үг. За огтлолд үүсэх шугам гиперболын мөрийг харагдаж байна.
За энэ параллел. За суурийн цэг. За муунд гол уртаргийн цэг. За дурын төвшөнд цэг аваад тухайн өргөрөг дээр цэгийн байгуулалтыг байгуулнаа. За ингээд гиперболын морий гарлаа. За дараагийн байгуулалт бол одоо P өнцгөөс P-ийн өнцөг нь их байх тохиолдолд за энэ эльпс үүснэ. За энэ эльпсийн хамгийн нам цэг, өндөр цэг. Одоо энэ цэгүүд маань энэ жишээн дээр гол уртраг дээр гарч ирэх нэ. За тэгэхээр нам цэг маань энэ бахан өндөр цэг маань энэ бахнэ. За эдгээр цэгүүд маань гол уртрагийн цэгүүд. За энэ эргэлтийн тэнхлэг дээрх цэгийн байгуулалтыг хийхийн тулд тухайн төвшөнд өргөрөг эргүүлнэ. За дараагийн цэгийн байгуулалтыг хийхийн тулд өргөрөг эргүүлж болно. Эсвэл оройг нь дайрсан байгуулагч татаж болно. За энд өргөрөг эргүүлсэн байна. Тухайн өргөрөг маань проекцийн албан дээр ингэж гарч ирэх нэ. За эдгээр 6 цэгийг дайруулад эльпсийг зурлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.